ганаас олж ирдэг. Энэ дулаан болоод нэгс нас тэрийг хүлээгээд нэг сар шийдэж чадахгүй. За тэгээд баруун зүүн тайгаа тийм. Минг уулгын даваа. Минг уулгын даваа ч гэдэг. Энэ болохоор одоо улаан уул маань энэ байна. Манай дархтан хотгоо шиг хөвчгөл нуурын хотгоо дархтан хотгоор энэ талаа бусан хотгоор гээд гурван яг адилхан 3 хотгоор байгаа. Урт таашаага 160 мянган км дээр өшөө 40 гаруй мянган км-тэй. Гурвуулаа ингээд дээрээс нь харах юм бол яг баагуун хэлбэртэй. Энэ яг улсаар хотгоос. Энэ манай дархтан хотгоор чи бас яг баагуун шиг байгаа шин. Яг баагуун хэлбэртэй тийм. Баагуун хэлбэртэй харагддаг бай. Тэгээд одоо энэ дотор маань болохтой зэрэг ингээд 1000 гаруй гол 300 гаруй нуур байна. Тэгээд ерөнхийдөө манай дархтан хотгоор шин соёны хуулсаар хүрээлэгдсэн. Хүний амьдэрдэг газар одоо энэ дотор 15 мянган дарахад хүн амьдэрч байна гэсэн үг. Тэгээд энэ манайх ч нэг улаан тайга улсын тусгай хамгаалалттай газар байхгүй. Тэгээд манай энэ нутгаа чинь одоо энэ улаан тайган дархан цаас газар гээд 270 гаруй мянган газар. Энэ 20 садгийн дархан цаас газар гээд 430 гаруй мянган газар. Энэ цэнхрээр гээд хүрээлсэн тэнгис жигтэй байгалийн зохицол газар гээд 870 гаруй мянган газар. Ингээд нийт 1.6 сая газар нь улсын тусгай хамгаалтанд орсон байдаг. Яагаад энэ улсын тусгай хамгаалтанд гээд хамгаалах ёстой юм бэ гэдэг тэр энэ нэгдүгээр дэлхийн цэнгэг усны 2% бүрдөөж их газар нэнд байна. Энэ улаан тайгийн ноён оргид бэлчир уул гэдэг энэ далайн түвшнээс 3391 м өндөр энэ бэлчир уулнаас 5 том гол их авдаг. Одоо энэ олон нуур байгааз ингээд энэ нуурууд яг хэлхсэн шүршиг нийлсээр байгаад дэлгэр мөрөнгө болон их болчтой. Дэлгэр мөрөнгө бол дэлгэр мөрөнд нийлж байна. Улсаар нөгөө сэлэн мөрөнгө тэгээд байгаль нуур цутгах чинь. Хоошоогоо бусан гол гэдэг маш том гол их авны бусан гол энэ хооронд одоо Орос Монгол усан хэлтэй. Орос Монголын хэлээ усан хэлээ. Одоо энэ байна. Усан хар нуур гэж одоо гол хааж энэ нуур одоо энэ хар уул байна. Энэ хар уулын наагур ингээд усан гол урсаж байгаа. Тэр цаатлан их харагдаж байгаа уул нь болохоор усан уул. Энэ наадлан шалгаж харагдаж байгаа нь Монголдтэй байгаа. Тэгээд энэ усан хэлтэй байдаг энэ үгээр. Тэгээ эндээс авахдаг зэрэг жолгоон гол, хөгөн гол, мөнгөн гол, гунаан гол гэдэг маш олон голод их аваад манай нутгийн энэ уулууд чинь ингээл дээр дор дундаа бүгд нь нуур байдаг. Ер нь ингээл хотгор зүүн. Тэгээд энэ уулын салаа салт түүхнээс нь ус гарна. Ганц хэвээр. Тэгээд одоо энэ уулуудаас чинь бүгднгээс нь ус тэр уснууд бүгдээрээ энэ дархтан хотгор байгаа гэж цуглаад шишгтэн гол олно. Тэгээд шишгтэн гол гэж ганц том гол болоод ийшгээ гарч ирэнгүүтээ тэр Монголын хойцог Монгол шаранд даваа тий. Монгол шаранд даваас их хасан тэнгисийн гол гэж гол орж ирнэ. Тэгээд энэ тэнгис шишгт хоёр гол энд нэрээд шишгтэн гол болоод энэ хоёр яг гэдэг уулан завсраад ингээд хоошоо гараад энсэ баг энсэ мөрөн тэгээд хой гэсэн болчихсон. Тэгээд одоо энэ дархтан хотгорын энэ их гоё цэвэр цэнгэг усан бүгдээрээ нийлээд Орсын нутгаар яваад ирдэг аа. Энэ дээр үед дархтан хотгор чинь нэг хэдэн мянган жил бас яг хөвсгөл нуурсгын нуур байсан юм шиг байна. Тэгээд энэ хоёр яг гэдэг уул сэтэрснээр хоошоо ус нурсцсан. Орсож одоо хоошоо нам дор болчдөг аа. Тэгээд өндөрлгөөсөө тийм болохоор. Тэгээ яаж тэр нэ гэхэд одоо манай нутгийн уулууд ингээд яг ижил гээд үйтэй байдаг гэх нэг уснаа дундрлаа ингээд байсан шиг. Одоо ийм нуураад байж одоо манайхан нэрлэж мэдхгүй одоо баг айлаар нь нэрдэг. Энэ нуураа хажууд нэг айлзуулсан нэг айлзуулсан одоо Доржон нуур малаа хасгана. Доржон нуур, Батан нуур, Долгороо нуураа хажууд байлаа гэж шинэ олон нуур маань нэргүй юм. Голоод нь хэрэг одоо гол гэж уурсах дандаа ийм нууруутай байдаг тал тал. Тэр нуур олонтой. Маш их нуур уустай. Сайхан байна. Дахад цагаад оноо маань баг. Одоо энэ зон чинь юуны дархтын юу лээ? Их хурд. Их хурд болох юм байна бас энэ зон. Дэлгэр хаана.